Орхон аймгийн хөлөг худалдааны төв жишээ нь хоньны мах 1 кг нь 12,000 төгрөгийн үнэтэй байгаа л үхэр 13,500, адуу 10,500 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад махны үн харьцангуй өссөн, иргэдийн худалдан авах чадвар муу байгааг хөлөг худалдааны төвийн худалдагч хэлж байна. Өссөн байна. Хамаагүй өссөн. Гэхдээ ер нь Монгол хүний хэрэглээний хүнсний гол бүтээгдэхүүн чинь мах штэ. Тэгэхээр махны одоо үн одоо энэ өндрөөсөд ингээд байх тусам яг одоо бид нар шиг энэ төр улсууд бол одоо яг ингээд авж байна. Тэгээ биднээс доор амьдралтай улсууд бол бас өрөвдөлттэй л шүү дээ, тийм ээ? Хэцүү л шүү дээ. Тэгээ Монгол хүн одоо удахгүй ингээд хэд хоногын дараагаар Монголын үндэсний баяр наадам болох гэж байна. Тэгээ ерөнхийдөө байдлыг ингээ хараад дэлгүүр худалдаагаар ороход ер нь махны үн гэлтгүй бүхэл хүнсний бүтээгдэхүүний үн өндөр байна. Улсуудын сэтгэлийг бухимдуул байх шиг байна шүү дээ. 1500 500 гэж. Үхрийн махын цэцэн арай л үнэтэй байгаа юм шүү. За үхрийн мах их хэрэглэндээ. Тэгээд ер нь үнэтэй шүү дээ. За яг зорж ирүүл зохиорч нэг 1000 цасны 500 цасны татуу гэж захруу орж иж авч байгаа. Зорихгүй тэгэл ойр хавьяасаа авахд нэг 14 500 15,000-аар ойр хавьяа дэлгүүрүүдээс авахд бол тэгэл авчиж байгаа юм чинь. Тэгээ хонь авах гэж асуусан 280 90 мянга л гэж дээ. Тэгээд авч чадсангүй. Тэгэл одоо ингэж мах авах гэж зогсчих. 12 мянгаар бодлоо. Шинэ хонь штэ. Миний хувьд болохоор зэрэг одоо яг уу сайхан шинэ хонь энэ жил мал тарга орсон. Бас сайхан орсон болохоор сайхан доктортой байгаа. Тэгээд махны ханшийг нэг өсөхгүй байх гэж бодож байна. Нодлонгийнхыгаа бодоход бол энэ жил маш их хэцүү болцсон шүү дээ. Юмны үн угаасаа өссөн. Тэгэл баг зэрэгээр л авч байна. Тэгээс өмнө одоо ингээд наадам төхөөд эргэлгөөрхий бас хүмүүс чинь хүүхдүүдэд баярлуулна, гэр бүлээ баярлуулна, өөртөө бас сайхан би хаанда тижэл өгөөд гой хоньныхаа махыг идий, архин нэг хаагуй сэр ингээд авчий гэхээр зэрэг нөгөө жидээ юмны үнэн их болохоор зэрэг өндөр үнэтэй болчиход. Тэгэхээр зэрэг яг багаар л авч. Хоньны мах 1 кг нь 12,000 төгрөгийн үнэтэй байгаа л бүтнээрээ 260-аас 280,000 төгрөгийн үнэтэй байна.